За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ астрологи маш чухал сэдв буюу системийн талаар ойлголт өгүүлнэ. Та бүхэн хаа нэгт харж ирсэн Placidus хөл сайн гэдэг энэ хүүгнүүдийг. За тэгээ нөгөө Astrosec гэх сайт байдаг тийм ээ. Тэр тухайн сайтн дээр сайн анзаарах юм бол за энэ birth chart calculator гэсэн үг шүү дээ. Доош нь гүйлэх юм бол төрсөн он сар өдөр цаг минут төрсөн хотоо хийдэг юм эсвэл байдаг. За тэрний доошоо extended settings гэдэг та харж байгаачлаа. Энэ settings хэсгийг дарах юм бол ингээд house system-ийг гараад ирж байгаа. За house system-ийг гарч ирэх юм бол хамгийн одоо default болоод ороод ирсэн Placidus гэх систем байна тийм ээ. За энэ дээр хэдүүлээ дараад оръё. Чартаа гаргаад ирээ тийм ээ. За тэгэхээр та бүхэн хэрвээ ингээд энэ чарттайгаа танилцаа тодорхой хэмжээнд ойлголт авсан бол чарт гэдэг маань болохоор 12 хаустай гэдэг тийм ээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 гэдэг 12 хаус байна. Энэхүү 12 хаус маань хаус тус бүртээ өөрийн гэсэн утгыг агуулж идэг. За жишээлбэл 1-р хаус гэх юм бол гадаад төрх тийм ээ. Зүс царай. За хүнд төрүүлэх анхны сэтгэл гэх мэтчлэн хариуцдаг. 2-р хаус гэх юм бол мөнгө төгрөг, санхүү, value, за үн цэнийг хариуцдаг. Гэх мэтчлэн энэхүү хауснууд маань 12 хуваагдаад амьдралын 12 хэсгийг хариуцаад дагаад авчдаг байх нь тийм ээ. За тэгвэл Placidus дээр нь болохоор энэхүү систем дээр нь болохоор харах юм бол 1-р хаус гэхээр ингээд жижигхэн. Тэгсэн чинь харьцуулаа харахад 12 дугаар хаус нь ч амар том болоо явчихж байгаа тийм ээ. За тэр энэ хауснуудынх нь хэмжээ нь ингээд өөрөөр байгаад байдаг. Placidus нь. За жишээлбэл энэ дээр харъя тийм ээ. За энэ Caspus гэж явчихдаг бас. 11 дугаар хаус гэсэн чинь үхрийн ордон дээрээс эхлээд үхрийн ордны сүүлийн градус дээрээс эхлээд за энэ 26 дугаар градус тийм ээ. Тэгэнгүүтээ Ихрийн ордыг бас бүхэлдэн авснаа ахаад мэлхийн орд руу ороод ирсэн тийм ээ. 11-р хаус гэхэд л одоо 3-ын 3 ордыг тодорхой хэмжээнд эзэгэнтсэн байраа тогтооцсон байгаад тийм ээ. За Placidus-ын та ингээд мэдээд авчлаа. Иймэрхүү байдгийн байна. Нэг хаусын дээр хэдэн ч орд орж ирж болдгийм байна гэд мэдээд авчлаа тийм. За тэгвэл би одоо хөл сайных нь ялгааг нь харуул. За түрүүнийхээ extended settings руугаа ороод за энэ дээрээс маш олон house системүүд байгаа. За Placidus гэж байна, Equal гэж байна. Доош нь гүйлгээд whole sign гэвэн тийм ээ. За энэ дараад ороорой. Тэгэнгүүт түрүүний чарт маань шал өрөөлөд ороод ирж байгаа сте тийм ээ. 1-р хаус гэсэн чинь Арслангийн орд дээр яг тэнцүү. 12-р хаус чинь нэгтэйг адилхан тэнцүү. Тэгэхээр нэг хаус нь яг 30 градус ногдод ороод ирж байгаа. Нэг хаус нь 30 градус ногдож орж ирээд энэхүү 12 хаус маань нийлээд 360 градусыг үүсгэж байгаа. Тэр энэ маань илүү цэвэрхэн систем байгааз. Түрүүний Placidus болохоор нэг хаус 3 орд морд руу явж ороод ингээд жоохон замбраагүй байдлыг үүсгэдсэн бол хөл сайн болохоор нэг хаус дээр яг нэг л орд оногдож байгаа. За тэр энэ хоёрын маань ийм ялгаатай. Харахад хөл сайн илүү зэгцтэй цэвэрхэн. За тэгээд яг түүхийг харах юм бол энэ хөл сайн буюу энэ систем маань яг эртний бүр аль эрт дээр үеийн астрологч нар одоо хэрэгэлдэг байсан. Ерөнхийдөө бол уламжлалт астрологийн арга ухаан гэх юм уу. Тэгвэл түрүүний Placidus нь болохоор 17 дугаар зуунаас хойш хэрэглэгдэж байгаа тийм хаус систем байгаа. Илүү орчин үеийн гэж нэрлэж болно. Тэгээ энэ хөө Placidus нь болохоор ингээ харахаар илүү замбрааг болоод яваад орж ирж байна тийм ээ. За тэгээ төрсэн газар нутаг уртраг өргөргөөсөө шалтгаалаад
энэ ASC, DSC гэнэ тийм ээ. Ascendant, descendant. За энэ дээр IC гэж байна, MC гэж байна. Эдгээр нь болохоор бас илүү одоо утга учиртай тооцогддог Placidus дээр. За midheaven буюу энэ хэсэг маань болохоор хүний амжилт, карьер, амжилттай ориглыг илтгэдэг. Дээрэс нь одоо дэлхийн хамгийн өндөр дээр байгаа ордыг зааж идэг. За тэгээд дараачийн whole sign дээр нь болохоор тайлбар өгье. За whole sign дээр нь болохоор midheaven маань 9-р хаус дээр зааж орж ирж байна тийм ээ. Ерөнхийдөө Placidus дээр болохоор midheaven маань шууд 10-р хаусыг илтгэхэд ороод ирдэг. Мөн дээрээс нь ажил төрөл, амбиц, карьерийг илтгэхэд ороод ирдэг байтал whole sign дээр болохоор 9-р хаус руугаа арай өөр заагаад ороод ирсэн. 10-р хаус нь тусдаа ороод ирсэн байна тийм ээ. Иймэрхүү жижиг сажиг ялгаанууд нэлээх байгаа. Сайн анзаарах юм бол түрүүний IC-г харуулж ирсэн. За Placidus дээр болохоор 4-р хаусын эхлэлийг тавиад өгж идэг. За харин тэгсэн чинь whole sign дээр болохоор энэ дээр 3-р хаус дээр яваад орцсон байна. 4-р хаус нь тусдаа харагдчихэв тийм ээ. За тэгэд яг би бол алийн түлхүү хэрэгэлдэг вэ гэхээр энэ whole sign системийн түлхүү хэрэгэлдэг. За тэгээд мөн дээрээс нь хойд бүс нутгаар төрсэн хүмүүст бол Placidus-ын хувьд илүү шудраг бус болчиход байдаг. За Норвегийн Осло хотод төрсэн хүн байлаа гэж бодъё тийм ээ. Норвегийн Осло хотод төрсэн хүнийг Placidus системээр унших гад харах гад үзье. Тэнгүүт 1-р хаус чинь бүр жижигхэн болоод энэ хараа. Жохон юм гараад ир чинь те. Тэгсэн чинь 5-р хаус чинь ийм том. Энэ бол маш шудраг бос байгаа зү те. Тэнгүүт би Placidus-ыг жоох үүсгдэг талдаа байдаг л да. Яагаад тэгэхээр нэг хаус дээр ийм олон орд, ийм том зай орж ирэх одоо утга учиргүй гэж үздэг юм би. Мөн дээрэс нь одоо маш олон хүн дээр ингээ уншилт хийгээд маш анзаараад ингээд харах юм бол мөн дээрээс нь транзит гарыг гэсэн хөдөлгөөний анзаарах юм бол whole sign дээр илүү оновчтой байдаг. За тэ астрологийн үндсэн 2 одоо уншилтын системийг ерөнхий ойлголтыг олж авч чадсан байх гэж найдаж байна. Та бүхэн асуулт байвал над дээр одоо комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсье.